Дооны энэ өгнүүд энэ төр гоё өгнүүд биелтэй. Би нэг Брэдэрти 1000 дуу гэдэг нэг юм гаргасан. За. Тэр дуумны маань номыг ишин тишин таруулсараад бараг байхгүй байна. Таны юм гэсэн юм уу? Тэгсэн. Тэр яагаад өгөхээр энэ миний аав 62 онд улсын их сургууль төгсөхдөө Брэдертийн дуугаар дипломын ажил хийжээ. Тэгээд Тойсмын гацсан гэж хүн энэ баяуулд байсан. Тэр хүнд одоо хүүхдүүд маань тэрний тоохгүй чиж утсан юм уу? Тэр улсын их сургуулийн тэр архиваас аваарэ гэж амьдрахтай хэлсэн юм шиг. Тэгээд тэр хүн аваад тэр өөрөө бас нэг эдмийн юу цолмол хамгаалахад хэрэглэсэн юм шиг аваад туссан. Энэ танай онгочийн худансаа шараад гин. Тий. Энэ ямар чиртэй юм? Энэ худанс шараад гэдэг чинь энэ ухаанда шараад дотроо ингээд ондоо байдаг байхгүй юу? Тэр хордой мэрэгний байна. Хөхүүр гэж ярьдаг. Хордой мэрэгэн байна ингээд жил болон хүүхдүүд нь аваагаа золгохдоо нэг хөхүүртэй айргаар золгодог байсан гэдэг. Тэгээд тэр хөхүүр гэхээр хондоо хордой мэрэгний одоо шараад гэж хүмүүс дугаад олон хөвгтэй. Тэр ингээд тэр өвгөчгөө хүндэлж хөхүүртэй айргаар золгодог байхгүй. Тэгээд тэр хөхүүр гэж нэр гарсан. Тэгээд тэр одоо хондоо одоо Дааш байна, Батхүү байна гэдэг шиг л ухаанда тэр шараадын хүүхдүүдийн нэр л байхгүй юу та тэр. Энэ бол энэ худамц шараад гэдэг байна бас ийм учиртай. Дээр үед ингээд бориадууд анд явдаг байж л дээ. Анд явсан чинь одоо ингээд ураага хилдэг. Юугаа? Одоо хандгай мэрэгэн ураатай. Одоо тэгээд чон сүлдтэй гэдэг ингээд ураага хилдэг байна. Манайх бол хандгай мэрэгэн ураатай хурц судагт худамц шараад гэж хэлдэг. Тэр яасан бэ гэхээр байна анд явж байгаад олон бориадууд омгоор дээр үед ингээд анд явсан чинь бууг алжээ. Тэгсэн чинь харган номгийн хүн бууга ингээд өвчих гэсэн чинь хутаг нь мохоо авъяж. Тэгсэн бориад шараад хүн байна юу гэдэг айгүй хурц судагтай морин дээгүүрээ буугын ингээд нэг өвчүүгийг хадаад аваад явчихсан. Тэгээд тэрнээс хойш тэр хурц судагт хутанд шараад мохоо хутагт моодхон харгана гэж хэлдэг. Моодхон харгана бол одоо Батүлийн аав Сингийн эдний гоо моодхон харгана хүн байсан. Тэр овгуудын бас ялгаан тийм юу тийм тий. Тэр энэ одоо бүгд биелээ тэр нэг компьютерийг харахгүй тэр би бас гайхаад юу яагаад л байна. Энэ одоо жишээлбэл таны бүрээд ёс заншил гэдэг. Тий. Энэ ингээд 2014 онд. Энийг байна би 900 ширхэг хөвлүүлсэн. За. Интер номдоо очиж дараа 5 төгрөг болгоод иддэг гэсэн энэ салаа дуусаа. Тэгээд дуртай хүн маа гэж үсэр энэ аяа. Үгүй энэ ингэж одоо 14 онд бүрээд ёс заншил. За 14 онд бүрээд ардын тааврууд гэж юм уу? Онцгонууд. За бүрээд ардын үлгэр гэдэг. Тий. Ингээд мэрэгжлийн биш өөрөө одоо таач зоо техник юм уу? Тий. Ийм хүн ингээ бүрээд заншил ёс зүй одоо ардын үлгэр төөс энэ юмнуудаас судлаад ингээ эмгэтгээд гаргасан нь бол бас сайхан хөдөлмөрч зан гэж юм хэл байна. Ингээд явж ирсэн байхгүй юу би. Тэгсэн чинь алтан хоёрын додсон чинь тэр ном байж хахад өчигд алтан хоёрт хэлээрээ надад нэг юм өгөөч гэж тэгсэн чинь тэрнийг өгсөн. Тэгээд ер нь буряд ардын аман зохиол гэж гаргах нь зөв юм байна. Ерөөсөө бурядын тухай бол байхгүй юу. Яагаад гэхээр бурядуудыг чинь маш ихээр одоо хэлмэгдүүлээд ерөөсөө буряд хүн хувьсгалын эсэргүү гэсэн одоо маш их юм толгой яваалт 19-оос 43 он хүртэл комментарн гэж одоо нэг айхтар юм байлаа шүү дээ тухай. Энэ үл ерөөсөө монголчуудыг яг тэр коммунизмд оруулах одоо тэр хөвс оруулахын тулд ажиллаад комментарн нь өөргөө биелүүлсэн гэдэг учраас татан буугч. Надад бол одоо энэ дээр би нэг хэдэн юмнуудаа ингээд өнөө нэг юунуудыг цуглуулад байгаа юм л да. Бурядуудын ихнүүд энэ ч яг ингээд нэг хад зураг гараад байна. Энэ бол одоо ингээд Нармай Монгол гэж одоо юу вэ гэхээр энэ би маш их энийг уншдээ. Яагаад гэхээр Нармай Монгол гэдгийг байна Японууд, Америкчууд одоо Монгол улс гэдгийг байх ёстой гэж ингэж ивент хийтгэж энэ читэд ийм хурал болсон. Тэгээд тэрний дагуу ерөөсөө энэ монголчууд их муухай одоо юу цаашаас нартай ингэж одоо юу цааш нь харуулах их үсэг тавигдсан. Тэгвэл энэ бүх монголчуудын хурал хийх гэд хаалх Монголоос хүн очиагүй. Монголчууд өөрийнхөө одоо баяр суурийг алдах учраас очиагүй гэж тэмдэглэл хэлдэг юм байна. Тэгээд миний одоо юм нэг энэ Нармай Монгол үзэл гаргасан учраас бориодууд шүлэг зөөж өгөө хийсэн. Яагаад гэхээр энэ бориодууд бол ерөөсөө
бурят монголчууд бол Монгол гэсэн нэгдсэн улс байх ёстой гэдэг одоо газрын монголчууд эрхчлөө тусгай тогтнохоо төлөө дайрчин үтсэн юм л да. Тэрнийхээ төлөө одоо Манлайван дангийн сэрүүн байна. 3 хөвгүүтэй байсан. 3 хөвгүүтэй Манлайван чинь өгсөн 3 хөвгүүдийн 3-ууд ингээд хувьсгалын эсэргүүгээд байсан. Том хөвөнд олсон гэдэг чинь одоо хичнээн газар гадуутай байсан бэ. Тэгээд одоо дорснасан газар дампил гэж 3 хөвгтэй 3-ын хувьсгалын эсэргүүгээд хамгийн сүүлийн хөвөнд 10 жил өгөөд буцаж ирэх замд нь алдсан. Тэгээд хөвөний яасан гэдээ ижийн асуугаад байсан чинь өвөр Монголоо явсан. Өвөр Монгол очихт байхгүй болсон юм чинь. Дангийн сэргийн бүр уртмаар нь байхгүй болсон байхгүй. Энэ одоо би хойшоо одоо бараг явахгүй юм дөө. Энэ ийм юу онц ирдэг байхгүй. Нэг тампуу санийг одоо айлаас сэтгүүл мэдхүү цогцолдондоо би дариж одоо энэ чинь явахаар аваад энэ өөрөөр одоо энэ бүрээдээ сатсан гэж саний их гоё ба. Бүрээдээ сони юм уу? Энэ тий бүрээдээ тавсан гэж саний юм байдаг. Яг бүрээдээ ажиллагаараа бичсэн юм шиг. Тий, бүрээдээ. Тэгээд намайг бол яг ингэж бичсэн гэх. Одоо энэ бүрээдийн одоо тэгээд үлгэр домог юмуудын ингээд цуглуулж байна гэх. Энд дээр чинь одоо маш их гоё юмнууд байдаг юм л да. Энэ бүрээд үлгэрнүүд ихээр энэ одоо барга хулган гэдэг энэ хүүхдүүдэд ингээд яадаг. Энэ санаа байдаг юм. Энэ айгүй олон байсан энэ тэмдэг явсаар байхгүй юм шиг тийм. Хүмүүс үзээд хэрэг болохгүй юм таавал. Сэтгэлээ шахах юм. Аа сэтгэлээ шахах. Өвөлдөг юм шиг. Тийм ээ тэр яхах тийм байна гэсэн юм байна. Энд одоо бас их бүрээдүүдийн түүх занзаа. За энэ бол одоо тэр энэ Сүүн жамсран эрдэмтдийн эгүүрэг уриалхар гэх. Уриалар. Энэ жамсрана. Жамсрана байна. Базар гараж эдгээр чинь Монголд ерөөсө буряди бүр толгой эрдэмтэд Монгол улсаа байгуулна гэж юу нэрсэн. Тэгээ бүгд эднэрийг чинь хойш наваач авсан. Энэ Сибиков гэдэг чинь аялагч одоо энэ төвдөд аялчлага хийсэн юм гэдэг юм. Сүүн жамсранууд чинь одоо материал цуглуулжээ та. Хараагийн. Энэ өшөө их байсан үг тампуу сан байсан одоо явъясаар байхгүй. Энэ ишиж юм. Өндөр бүрээд хийдэг. Одоо энэ үл энэ далигийн гэрэн гэж энэ юусоо бүр анхатар мундаг хүн байсан энэ. Энэ хүн байна. Энийг читээс цагдаа нар ирээд гэрээс нь барьсан байгаа юм. Барихад нь ирнэ гэдгийг энэ хүн мэдчихсэн учраас мах чанаад. Ингээд одоо ижилэгтийгээд ингээд уушсан. Тэгсэн чинь махын ичгээд далигийн гэгэний цохоод юунд хийчих. Машинд одоо юм битүү машин ганцаар ингээд арх хөлийн уяад. Тэг чи тагсан чинь гэгээн байхгүй, уяан байгаад өөрөө байхгүй. Тэгээд дахиад энийг барих гэж ирсэн байна. Ирэхэд нь энэ бол бодит хувилгаан хүн байж тийм. Хувилгаан хүн байж. Тэгээд энэ хүн байна Монгол гарсан байгаа юм. Араас нь энэ хүмүүс морьтыг хөөсөн. Тэгээд хөөж итэр ингээд ташуура хэд ингэхдээ гинтхэн гэдэг тэнгэрээс цас ороод битүүрээр ирүүлсэн гэж зам харгуй мэдээ байлаа. Тэгээд энэ хүн өөрийгөө аваад гарсан гэж. Тэгсэн манай энд нэг хүн адуунд явж ижээ нэг өглөө. Тэгсэн учиргүй их ингээ манантай байсан гэж байна. Манан дотор явж исэн чинь хүнүүд дууралтаад байсан гэд. Тэгээд ирсэн чинь долгин гэрийн хэдэн хүнтэй. Тэгээд ерөн цаг чимүүн болсон, живүүн болсон гэж юм тий. Бид одоо урагшаа гарч явнаж явахгүй гэсэн тэгээд би яваагүй гэж. Энэ гарсан. Тэгээд энийг чинь энэ бурятад урагшаа нөгөө шинхэн рүү гараад яагаад шинхэн рүү гарах болов гэхээр байна. Эзэн Чингис хаан чинь надад Чингис юуны байгаль далайн зүүн иргэд байсан хорьтой мэрэгэн одоо тэр тэнд байсан баргуудыг хөлөн бэрийн талд нутагшуулсан байхгүй юу. За тэгээд хорьтой мэрэгний чинь эхний нэгдүгээр хатан бол баргажин гоо. Баргажин гоогоос гарсан алангой гэж ганцхан басхан байна. Тэгэхээр бид нэр халахын нагас нь болох ёстой гэж Сүүн жамсран хэлдэг байхгүй яг түүхээрээ үл тийм очтой. Тэгээ энийг байна эдгээр чинь тэр яг одоо үндсэн Монголынхаа голом тэгээд хөлөн бөрлөө гарч ирсэн. Тэгээд эдний чинь одоо Тян Шиний их том цэргүүд ирж байна. Бурятуудын чинь. Тян Шин хонд гэдэг. Тян Шин гэх том цэргийн анги ирж бүр бурятуудын чинь ирчүүдийг бүгд алхад ерөөсөө 18 жил бүр хошуу болж амьдарч байсан. Тэгээд 18 жилийн дараа бүгд ингээд алхаар ерөөсөө хүний хөр газраа дүүрэн хөгшөд эмэгтэйчүүд хүүхэд үлдсэн. Эрэгтэйчүүд юу ч байхгүй. Эдний чинь бариад хойш нь
юу өгсөн. Тэгээд энэ ингэж Оростой цаазлуулсан байна. Ангарын гээ гэж үү. Энэ бол мундаг хүн байсан. Ерөөсөө бид нар чигийн юунд барайд очиход нь тэгээ замдаа байхгүй бол машин дотроос алга болсон гэж байна. Тэгээд зүгээр л хүлэг нь байсан гэж. Энэ одоо нөгөө бачрын басхаатай байгаа. Аль вэ? Наатах татаа. Одоо энэ баян нуга басгаад юм. Аль? Аравшаа басгаадаг гэж шүү дээ. Энэ Баатар цогт байгаа юм. Наадмаа жимсэн цаа наснаа баясуулсан цаа хүүхдээ эрхлүүлж хүзөөн дээрээ мордуулж сур хилдэж адууд хилдэж сумандаа барилдаж дандаа биш гэлээж төрүүлж баагтлсан сумын зан равжаа басгаадай гэж шүү. Энэ хүн бол нэг 6 төрүүлсэн гэдэг. Яг өөрөөс нь та хэд төрүүлсэн бэлээ 10 гэдэг. Тэгээ хүн хэлдэг. Яхан ахиу хүн хэлнэ шүү гэж. Энэ баян дун гэж дуу юм байна тий. Хан өндөр юу нэ? Тэгвэл энэ одоо нэг чимэд хан өндөр гэх юмны халиудаас сагаад хайрхан шигээ өндөр нас энэ нэг юм шүүлэг тэр хийсэн. Ай майтан байна. Энэ юу юм? Миндэ баян дун. Бири бобохонод энэ улсын энэ одоо хинэ баяулын комиссио. Сэдэн дамба. Сэдэн дамба биш. Энэ одоо ингэ баян дун хин ийм юу санийн явж явах нэг одоо татдаг. Наран болог гэж сонирм байж тээ. За зэрэг энэ ч одоо баян дун сумд ер нь өөх түүх маш ихтэй газар шүү дээ. Баян дун сум ерөөсөө 50 гаруй 60-аад оны үед энэ хотон бол ерөөс ингэж айлгүй болцсон гэдэг байхгүй юу? Яг үгээр ерөөсөө бүгд одоо хүүхдээ боловсрал хэрэгтэй гэдэг ингэж аваад ирсэн. Дашуулсан цагаан сум хоёр болохоор нэг их мал гэж махраад цаашаа их яваагүй. Сэдэн багтай. Баян дун чинь ер нь сэхэхнэрээ ер нь улсад 2 дугаар байранд орж Сэдэн баг дараа нь ерөөсөө баян дун